Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим үүсгэн байгуулагдсны 65 жилийн ой. Сүхбаатар аймаг дахь худалдаа аж үйлдвэрийн танхим байгуулагдсны 15 жилийн ойн хүрээнд бизнес ба хөрөнгө оруулалт арга хэмжээ, ойн баярын үйл ажиллагаа 2025 оны 11-р сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Гэрханг ивент холд. Ус арга хэмжээнд Монгол улсын засгийн газар, улсын их хурлын гишүүд, бүгд найрамдах хятад ард улсын бизнес эрхлэгчид, олон улсын төслийн байгууллагууд, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, 21 аймгийн салбарын төлөөлөл, 13 сумын бизнес эрхлэгчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд оролцсноо. Орон нутгийн бизнес эрхлэгч та гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, төрийн болон хувийн хвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтын боломжуудыг нээх зорилготой бизнес ба хөрөнгө оруулалт арга хэмжээнд хүрэлцэн ирж, бизнесийн шинэлэх санаа, хамтын ажиллагааны шинэ гүүрийг бий болгохыг хүндэтгэн урьж байна. Ерөнхий зохион байгуулагч Сүхбаатар аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхим, Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар. Бизнес ба хөрөнгө оруулалт.